За сайн байцгаана уу? Танд нэг бүтээгдэхүүнийг танилцуулж байна. За хүний амьдралын орчны тав тухтай байдал тэр дундаа манай орн шиг эрсдэл суур амьсгалтай өвлийн хит хүүтэн сэрүүн нөхцөлд халаалт гэдэг асар чухал зүйл байдаг. Техник технологи хөгжиж байгаагийн хэрээр улаас чаддаг халаагуурыг халж бодис ашиглаж орчныг халаадаг цахилгаан танаас 3 дахин бага эрчим хүч зарцуулдаг халаагуурууд бий болсон. Тэдгээр бүтээгдэхүүний нэгэн брэнд нь энэхүү дулааны ноцоос GP юм аа. Энэ дулааны ноцоосын хэрхэн ажилладаг болон процессын талаар та бүхэнд би товчхон тайлбарлаж өгье. Дулааны ноцоос буюу heat pump гэдэг маань хий болон шингэнийг халааж тэр халсан дулаанаа өрөө тасалгаа болон ус руу дамжуулах зорилтойгоор бүтээгдсэн иймэрхүү төхөөрөмж. За ангийн тулд халаах бодис ашигладаг. Энэхүү халаах зорилттой бодисыг өндөр даралт температуртай халж, тэлж, шахдаг шахуургын цахилгаанаар ажилладаг помп насосоор шийдэж өгсөн байна. За таны харж байгаачлан одоо гадны орчны температур нэг 8 градус Цельс байна. Энэ үед дотор өрөө маань 24 градус Цельсийн дулаантай байна. Таны байгаа байшин гэр болон барилгын хаан дулаан нэвтрүүлэлт багтаа бол өвлийн тэсгэм хөвдөнд ч танд хамгийн таатай, тохиромжтой, тав тухтай өрөөний хэм бол ерөөсөө энэ 24 градусын хэм юм аа. Одоо тань техникийн үзүүлэлтийн талаар товч тайлбарлаж өгье. Энэ хүү төхөөрөмж маань 18,000 BTU буюу цагт 1.5 кВт цахилгаан зарцуулах хүчин чадалтай. Энд цахилгаан зарцуулж байгаа цахилгаан хэрэгсэл нь ерөөсөө помп ноцоос болон сэнсний моторын цахилгаан л байна. За ердийн цахилгаан халаагуурууд маань оромг нь улаасах зарчмаар тухайн орчныг халааж тэр хэмжээгээр цахилгаан зарцуулдаг бол яг ижил орчин нөхцөлд дулааны ноцоос маань халаах бодис ашиглаж 3 дахин бага эрчим хүч зарцуулж ажилладгаараа давуу талтай мөн эрчим хүчний хэмнэлттэй байгаамаа. За энэ хүү төхөөрөмж маань цахилгаанаар дулаан үйлдвэрлээгүй халаах бодисоор дулаан үйлдвэрлэж байгаа гэдгийг та сайн ойлгоорой. Тэрхүү бодисыг шахаж байгаа ноцоос маань цахилгаан хэрэгжилж байгаа. Тэр хэрэглээнд теннис бага цахилгаан зарцуулж байгаа юм шүү. Энд харагдж байгаа гэр бол 8 хантаа гэр дунджаар 35-40 м2 талбайтай байгаа. Ийм хэмжээтэй гэр болон байшинд 18,000 BTU хүчин чадалтай төхөөрөмж суурилуулахад яг тохиромжтой. Бид танд дулааны ноцоос хэрхэн ажиллаж байгаа талаар үзүүлэх гэж яаж ажилтгийг харуулах гэж газар дээр нь хэдэн градус байгааг хэмжиж туршилтаар бичлэг хийж үзүүллээ. За баярлалаа.